гэж ойлгож байна. Тэдгээр хүмүүс бас хэмжээний одоо ажлаас халагдсан төлбөр ихж байгаа гэж байгаа. Дээрээс нь бас маш өндөр цалинтай байсан. Тэр мөнгөө гих мэтчлээ. Энэ тал дээр таны хувьд юу ямар байр суурьтай байгаа вэ? Эргээгээд одоо яг энэ дээр төрийн өмчтөд компани ховчлоод яригдчих. Энэ цаашдаа ямар процесстэй явах юм бэ? Хэр зүг зүйтэй гэж харж байна таны хувьд? Хяналтын менежер, бүтээмжийн менежерүүд засгийн газраас шийдвэр гаргаснаар одоо хүчиг болсон. Тийм одоо нэг удаа тухайн ажиллаж исэн нөхдүүд маань ажилгүйдлийн тэтгэмж асуудал хөндөд эхэлсэн байна. За 20 орчим сая төгрөгийн цалинтай ажиллаж исэн хүмүүс гэхэд жишээлбэл 3 сараараа тооцоод 60 сая төгрөг хэмжилж байгаа жишээтэй. Эхнээсээ шүүхэд хандаад эхэлсэн мэдээлэлүүд байгаа. Мэдээж хууль бол хууль. Гэхдээ хяналтын менежер, бүтээмжийн менежер нэртэй ялангуяа энэ төрийн өмчт компаниуд дээрх дураараа дөрвөлтийн асуудлууд дээр бид нар хариуцлага тооцох механизмыг л бүрдүүлэх ёстой байгаа. Яаж үндсэн цалингийн хэмжээг тогтоож байгаа юм? Яагаад 20 сая төгрөгөөр тогтоосон юм? Ямар гэрээ контракт байгуулсан юм? Тэр гэрээ контрактныхаа хүрээнд тухайн одоо 3 сараараа тооцсон хэмжээний тэтгэмж авах шаардлага байгаа мó юу гэдэг ч юм. Энэ өөрөө эргээд зүгээр харахаар төрийн өмчт компаниуд дээрх хууль хэрэгждэггүй. Дээрээс нь дэндүү их цалгарталтай. Дээрээс нь одоо арт түмний өмч хөрөнгөд бол үрлэгэн ханддаг нөхцөл байдалтай л холбоотой асуудал байхгүй юу? Тэгээ энэ дээр бол хатуу аргамж авч ажиллах шаардлагатай л гэж харж байгаа. Төрийн өмчийн компаниудыг ховчлолтой холбоотой асуудал дээр бол ховчлох нь бол би зөв гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ 18 өөр төрлийн компанийг оруулж ирээд нэг тогтоолоор ховчлох асуудлыг засгийн газар бүр ирэх асуудал бол дэмжихгүй байр суурь бол би илэрхийлсэн. Ягаад тэгэхээр Эрдэнэт үйлдвэр жишээлбэл байгаа. Эрдэнэт үйлдвэр өнөөдрийн үнцийн үр өгөөж юу билээ? Ирээдүйн үр өгөөж үнц нь юу билээ гэдгээ бид нар маш сайн тооцох ёстой. Дээрэс нь аудитын томоохон хэмжээний дүгнэлтүүдийг бид нар гаргах шаардлагатай байгаа. Өнөөдөр төрийн өмчт компаниуд дотоодын нийт бүтээгдэхүүний одоо 74 орчим хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөтэй байна. Тэгэхээр бид нар хөрөнгийн үнэлгээг яаж хийх юм гэдэг асуудлыг хөндөх хэрэгтэй. Дээрэс нь бид нар алдагдaltaй холбоотой, орлоготой холбоотой мөн дүгнэлтүүдийг хийсаашгүй шаардлагатай байгаа. Өнөөдөр төрийн өмчт компаниудын алдагдaltaй ажиллаж байгаа асуудал бол ерөөсөө л засаглалын муу менежменттэй л холбоотой. Засаглалаа сайжруулах гэхийн оронд ашигтай ажиллаж байгаа тодорхой компаниудыг ховчлчийг засаглан сайжрна гэдэг хэлбэрийг агуулж байгааг бас үүсгэж байгаа. Тэгэхээр бид нар үндэсний баялагын сангаар ялангуяа дамжиж арт түмэнд үр өгөөж хүртээж байгаа энэ компаниуд бол цаашдаа өөрийнхөө гүйцэтгэх үргийг гүйцэтгэж явах ёстой л гэдэг юм байр суурин дээр байгаа гэсэн. Тодорхой зорилготой байна уу? Одоо магадгүй стратегийн гэх ач холбогдол бүхий компаниуд за дээрэс нь одоо хамгийн чухал эрчимчтэй компаниуд хүртэл орж ирж байгаа шиг байна л да. Энэ тодорхой ямар нэгэн зорилготой гэж харж байна. Нэг яриаг би үнэхээр ойлгоогүй. Бямцаг сайд ярина лээ. Юу ярьсан бэ гэхээр дулаан цахилгаан үйлдвэрлэдэг хэсгүүдийг хөвчлээд хэрвээ өндөр өртөг тавих юм бол түгээх болон дамжуулахыг хаана гэдэг энэ зүйлийг хэлж илээ. Тэгэхээр эн чинь өөрөө одоо жишээлбэл нөгөө талдаа ховчлолт шударгаар оролцох, ховчлсны үр өгөөжийг тухайн аж ахуй нэгж иргэн бизнес эрхлэгч хүртэхгүй байх нөхцөлийг анханасаа ховчлол нэрээр оруулж тайлбарлаж байгаа нь өөрөө буруу гэж харж байгаа. Тийм учраас ийм өрөөсгөл ойлголтуудаа засаж нэг мөр болгож иж энэ асуудлыг бид нар хэлцэн шийдвэрлэх шаардлагатай. Дээрээс нь бид нар нийтийн өмчийн тухай хууль одоо эрхчил хэлцэг зохицуулалтын газар хөвчлэн төлөөлөл хэрэгжүүлдэг. Тэгэхээр энэ байгууллага, энэ эрхжүүлэгч төлөөлөл хэрэгжүүлэгчийн эрх үүрэг наривчсан харилцааг бид нар зайлшгүй зохицуулт хийх шаардлагатай байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрэхэд засгийн газар халдсаар байдаг явдлыг бид нар зогсоох шаардлагатай байна. Тоолох юм бол хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой асуудал бол төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрэхэд засгийн газар одоо халдаж давсан шийдвэрийг гаргаснаар л тэр асуудлууд үүссэн шүү дээ. Тэгэхээр бид нар энэ төрийн өмчт компаниудын алдагдaltaй холбоотой байгаа асуудал, муу засаглалтай байгаа холбоотой асуудал аудитаар илэрчээд байгаа. Жишээлбэл 2024 он 1555 зөрчилтөөр нэг их найд 29 тэрбум 500 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Энэ алдагдал биш. Зөрчил өөрөө нэг их найд төгрөгөөр илэрж гин гэдэг маань тийм хэмжээний хулгай хуваар авилгал байна л гэсэн үг. Яагаад төрийн өмчт компаниуд дээр улс төрчид хүн томилох гэж зүтгээд байгаа. Яах гэж улсын хурлын гишүүн болсон. Яах гэж сайд болсон хүмүүс төрийн өмчт компаниуд руу улаар нь дайраад байгаа гэдэг бол тэнд авилгал байна. Тэнд өөрсдийнхөө хүмүүсээр дамжуулаад мөнгө угаах процесс явагдаж байна. Тэнд төрийн өмчийг шамшигтуулах үйл ажиллагааг
тэр хүмүүсээрээ дамжуулж хийж чинь ирээдүйн гэмт хэрэгтнүүд тэнд бэлтгэж чинь гэсэн. Тэгэхээр бид нар тогтолцооны хувьд, эрх зүйн хувьд, засаглалын хувьд нийтийн өмчийн тухай хуулиас хавуулаад тодорхой эрх зүйн харилцааг маш тодорхой болгож оруулах шаардлагатай. Ингэж тодорхой хэмжээний асуудлууд нэг мөр шийдвэрлэгдэнэ гэж харж байгаа. Тэгэхээр төрийн өмчийн компаниудыг ховчлохын асуудал бол хуультайгаа зэрэгцэж явах хэрэгтэй гэдэг юм барь суртаа байна. Temasek гэдэг Сингапурын санд Монгол улсын төлөөлөж 108 удаа 1990 оноос хойш 108 удаа одоо туршлага солилцсон байна гэдэг гэж байгаа шүү дээ. Энэ дээр одоо та бас засгийн газрын гишүүн байсан. Та магадгүй тэн дээр Temasek сан дээр очиж туршлага солилцож байв уу? Одоо үнэхээр 108 гэдэг тоог та одоо засгийн газрын гишүүн байсан хүн, улсын хурлын дэд дарга байсан хүн, улсын хурлын гишүүн хүн тэгж хэлж илээ л да. Энэ дээр ямар байр суурьтай? Temasek руу би очиж байгаагүй. Өчигдөж би бас хэлсэн. Хуучин богдын хөрөө орж 108 мөр гэж нүглээ одоо ариусгана гэж ярьдаг байсан бол өнөөдөр Сингапурын Temasek явж төрийн өмчт компаниудын хамгийн сайн хувьчлал өөрөө төрд байгаа төрийн өмчт компаниудын хамгийн сайн засаглал менежментийг судлах нэрээр ажлын туршлага солилцох хэлбэрээр зугаалж байгаа юм хэлбэр болчихж байгаа. Тэр нь өөрөө дандаа л эрх бүхий албан тушаалтнууд байгаад. Энгийн нэг төрлийн албаагч эзэш Сингапурын Temasek очоод явах боломжгүй шүү дээ. Тэгэхээр төрийн эрх мэдэл албан тушаалтнууд татвар төлөгчдийн мөнгөөр 108 удаа л явсан асуудал. Энэ хий дими үргүү гарсан зардал гэсэн үг. Яагаад гэвэл өнөөдөр 108 удаа очисноор Монголын төрийн өмчт компаниуд огт сайжирсангүй. Нөгөө нам дагсан тодорхой томилгоонууд дээрэс нь намаасаач биш. Тодорхой албан тушаалтнуудыг дагсан томилгоо намын нэрээр явагдаад байгаа. Энийг бид нар ялгаж салах хэрэгтэй. Бүх юмний буруутан бас нам биш. Тэр намын нэр ашиглаж очсон намын нэр ашиглаж албан тушаалаараа улбаалan эрх ашигаа хөөцөлдөж эрх ашигаа гүйцэтгүүлэх гэж явж байгаа албан тушаалтнууд л асуудал واخгүй. Тэгэхээр бид нар энийг ялгаж залах хэрэгтэй. Төрийн өмчт компаниуд өнөөдөр хувьчлах хэрэгтэй, олон нийтийн болгох хэрэгтэй. Дээрээс нь миний барьж байгаа байр суурь бол нэгэнт хувийн хвшил ажиллаж байгаа секторууд дээр бол тэр татан болох процессуудыг л яаралтай хийх хэрэгтэй. Төр заавал төр хувийн хвшилтэйгээ өрсөлдөх зарчим дээр байж болохгүй л гэдэг юм зарчим дээр байна. За баярлалаа.